Өнөөдрийн миний танилцуулах аним бол Food Wars. Тэгээд олон уншилгүй бэлэндээ орцгоё. Нэг жижигхэн хоолны газарт нэг охин хоол идэж сууж идэг. Тэгэнгүүтээ гинэт гажин хөдөлгөөн хийж мэгээд энэ хоолны газрын хоёр хүн нь Сома гэх хүү Афтагаа хамт ажилладаг. Нөгөө охин ч Сомагаас өнхий гоё орт болсон мэн гэсэн чинь Сома шууд ам руу нэг гачин юм хийжтэй. Тэрийг нь эзэн охин үйлээд бүр. Энэ нь ямар учиртай гэвэл Сома Афтагаа хоолороо өсөлтдөг. Аав нь 480 сая ажилласан. Тэгээ ажил гинэт л Яйко Минакасаки гээд хотын төлөөлөгч нар орж ирдэг. Эдгээр аав Сома яриас энэ хоолын газар өгчгөө оромд нь том байдлага барих гэсэн боловч Сома шиrdэггүй. Маргааш манай Сома хоолын газар руу ортол. Юу ч хөө самраа ийцэн байж энэ да. Нөгөө төчин тэгээд Сомаг чаддсан бол хоол хийлдэг гэв. Яг үүндээ бүх юмыг нь эвдэлж хайж хайчаад ямар ичдэггүй ар багий вэ. Тэгсэн Сома шууд л ажилдаа оров. Мах үлдээгүй үстэй гэсэн чинь нөгөө нь үгүй тийм ээ үлдээгүй гээл. Гэсэн чинь манай Сома яад ч юм бүр өмнөхөр гоё шүүстэй мах игээд авчирдیں۔ Да. Сома төмөс гахамаа холоод өмнөхөр гоё амттай шүүстэй хоол хийж чадав. Тэрийг нь амссан манай эмэгтэй бүр нөгөө эмэгтэй чинь бүр амаа олгүй гэдэг яг идэгчсэн чинь Сома баяад ав. Манай хоолын газрыг тайван үлдээх үү үлдээхгүй юуг асуудал нөгөө эмэгтэй. За яг зүгээр үлдээ гэлээ. Маргааш нь манай Сома хоолын газар цэвэрлэж манай Сомагийн аав хүчингүүтээ таагүй зүйл хэлв. Энэ нь юу вэ гэвэл хоолын газараа 2-3 жил хаахаар болов. Учир нь манай аав найзынхаа хоолын газарт ажиллахаар болов. Тэгээд Сомагийн аав нь Сомаг чи Японы алдаад хоолны сургуульд сурах гэж хэллээ. Манай Сома дөрвөн байсан ч сурах гэсэн боловч гаднаас нь ямар хэцүү суул гэдэг нь харагдав. Бүгд сургуулиасаа халагдаж сургуулиасаа хөөгцсөн хүмүүс. Тэгээд манай Сома сургууль руугаа хартал ямар аимшигтэй том сургууль гэдэг нь харагдана. Гинэт Сомагийн утсан дагуулж аав нь залгав. Манай аав нь бүр юу вэ? Гадаадын аимшигтэй том ресторанд товооч ажиллаж. Тэр газараа ч алдан нэрээ олоод авсан байлаа. Манай Сома Никайдо Йошикаги гэдэг нэртэй хүнтэй танилцаад авлаа. Тэр хоёр буугаалж энэ сургууль ямар хэцүү сургууль гэдгийг ярилцаалаа. Нөгөө хүн чинь гинэт шууд түлхээд авдаа. Учир нь энэ сургууль зөвхөн баян чинээр хүмүүс сурдаг гэтэл нөгөө манай Сома ууралсандаа олоод нөгөө хүнийг зохиж авлаа. Гай газад ороод гэж энэ сургуульд нь бас тэмцэггүйгээр хэлж өгдөг нэг эмэгтэй байдаг. Тэрийг нь Ирина гэдэг. Тэр нь энэ сургуулийн алдартай нэгэн бөгөөд энэ сургуулийн олон хүмүүс сургуулиасаа хөөгдөх нь энэ эмэгтэйтэй холбоотой. Шалгалтандаа орох уу гэсэн чинь бүгд л зогтсгаав. Учир нь энэ Иринагийн саргалтанд орсон хүмүүс ямар ч тийм карьергүй болдог гинэ. Тэгэл байж л манай Сома би шалгалтаа өгсөхгүй гэтэл манай Ирина гайхаад хүн байсан юм уу гэж гайхаажсэн чинь манай Сома шууд хоолоо хийж эхлэв. Манай Ирина ч Сомаг бассан маягтай. Манай Сома манай зөвхөн өндөг будаа ашиглаад үнэхээр амттай хоол хийж орхив. Тэгээд эцэст нь манай Иринагийн амсах элжинд болов. Манай Сома ч хоолоо өгтөл нөгөө хоол нь бүр үнэхээр гайхалтай адилхан шиг хоол байлаа. Манай Ирина ч гайхаж амлаа үзтэл анх удаага ийм гоё амт мэдэж үзлээ. Энэ шалгалтанд хинч тэнцэж байгаа юм шүү гэж Ирина хэлв. Гэтэл Сома амсаа үзлээ дахиад гэтэл. Тэгсэн ч гэсэн манай Ирина бууж өгөлгүйгээр шууд тэнцэнгүй гэв. За өнөөдөр бэлэг дуслаа. Өнөөдөр бэлгээр би Food Wars гэх анимыг яаж өглөө. Энэ аним бүр үнэхээр сонирхолтой, үнэхээр инээдтэй, үнэхээр хөвгөлтэй аним. Тэгээд та нар яаж хийж байгааг үзээрэй. Би анимд оноо өгье гэвэл 8.5. Тэгээд дараагийн бэлэг дуслаа. Түр баяртай.